Манай том хүү Дамиран 7 хоногт ийм зузаан англитай номыг 2-ыг уншчихдаг. Бүр амархан болцсон. Таад өөрөө бас өөрийнхөө хүүхдээ англи хэлтэй номны донтой болмоор байгаа юм бол миний энэ видеоны хальт үзчих. Тэгээд Дамиран 1-р ангид орохдоо ном уншдаг байсан. Англи хэлч байхгүй, монгол үсэг бас байхгүй. Тэгээ юу хийсэн бэ гэх юм бол би барыг хагас жил Дамирангийн хажууд суугаад тэр хамт ийм олон улсын аппликейшнийг ашиглаад raskids.com дээр та өөрөө харж болно. Жилийн $150 үнэтэй бараг 500,000 төгрөг гэсэн. Тэрүүгээрээ дамжуулаад би Дамиранд англи үсэг, англи үгийг заасан. Гэхдээ би өөрөө Дамиргийн хажууд суусан болохоор би өөрөө англи хэлтэй болохоор манай Дамиран англи хэлтэй болсон. Тэгээ манай найзуудын дунд англи хэлтэй хүмүүс бас зүүх. Тэгээд надаас асуудаг яаж хүүхдээ англи хэлтэй болох вэ? Тэгээд нэмээд яаж гадаад сурдаг болох вэ гэсэн асуудал тэгээ олон дахин асуусан болохоор би тэр шийдлийг одоо бүтээсэн. Тэгээ энэ аргыг би 2 хүүхдээр амжилттай туршсан. Гэхдээ ийм сонирхлын ерөөсө татдгүй энэ өдөртэй ганцхан ангитай номууд 1-р ангиар үнэтэй тэгээ 2-р аюу цөөхөн хүүхдээ одоо жишээлбэл энийг 20,000 төгрөг аваад хэдхэн хүүхд доктор байна. Тэгээ дан англи. Тэгээ би ямар арга ашигласан бэ гэвэл ийм сонирхолтой мангаг татсан. Хүүхдээ олон ангитай тэгээ нэг стори нэг түүх явж байгаа хгүй. Тэрнээ ингээд донтчихдээ. За тэгээ манай Plato платформ дотор Lex гэсэн имийг app хөгжүүлсэн. За энэ дотор юу орсон байгаа юм бэ гэх юм бол амар сонирхолтой 2002 оны Японы шилдэг манга болсон орсон байгаа 127 бүлэг 13 ном гэсэн. За тэгээ гоё юм юу юм бэ гэх юм бол энэ мангаг нь хөтлөж авах нь бол нэг бол дан монгол, нэг бол дан англи. Тийм байж болохгүй. Тийм учраас манай манга юугаар эхлэх юм бэ гэх юм бол 100% монголоор эхэлдэг. Тэгээ хуудасаараа 1-2 англи үгийг сурна гэсэн. Уншин, сонсон, тэгээ удахгүй өөрөө ярих болно. Нүгээрээ дамжуулаад сонсох чадвар, ярих чадвар, унших чадвар уруулаа хөгжин гэсэн. Тэгээ энэ 127 бүлгийг дуусгасныхын дараа та ч өөрөө магадгүй эсвэл таны хүүхд сүүлд нь 3,500 англи үгтэй болно гэсэн. Тэгээ дараа нь номноосоо юусоо айхгүй болно. Ийм олон хуудастай англи номыг зүгээр уншдаг болчихно. Тэгээ англи контент, англи кино, гадаад сургууль бүгдээр ерөөхдөө хаалга нэг. За одоо манай багийн гишүүн манай Plato-гийн Lex платформ яаж ажилладаг, яаж бүртгүүлдэг таад заагаад өгчөн. Тэгээ нэмээд хэлэхэд жилийн 500,000 төгрөг ерөөсөө биш. Ганц удаа 79,000 төгрөг төлөө 3,500 англи үг 13 ном 127 бүлэг. За тэгээ яаж бүртгүүлдэг, яаж ашигладаг, яаж ажилладаг харцгаая. За сонгоцгоноо тэгэхээр Lex платформ дээр хэрхэн зөв бүртгэл үүсгэх болон хэрхэн ажилладаг талаар мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр хэдүүлээ хамгийн түрүүнд Lex.Plato.mn гэсэн вебсайт руу орно. Эсвэл яг энэ видеоны доор description хэсэгт байршуулсан линкээр шууд яваад орчиж болно. За тэгээд хамгийн түрүүнд хэдүүлээ нэвтрэлтээр дараад өөрсдийнхөө бүртгэлийг үүсгэх юм бол эхний 1-р бүлгийг үнэгүй туршиж үзэж болохоор байгаа. Бүртгэлийн хувьд болохоор үндсэн 3 төрлийн бүртгэл үүсгэж болно. Эхнийх нь болохоор 13-аас 17 насны буюу хүүхдийн бүртгэл. За мөн хүүхдийнхээ үйл явцтай хэдэн үг цээжилж гин хэр явцтай байна. За мөн шагналын урамшууллын барьцааны мөнгө байршуулах тэрийг цэнэглэх зорилготойгоор эцэг гэхийн бүртгэл үүсгэж болно. 3-р нь насан туршийн хэрэглэгчийн бүртгэл үүсгэж болно. За мэдээж хэрэг хамгийн түрүүнд өөрийнхөө овог, нэртэй, төрсөн өдөр, регистрийн дугаар, банкныхаа дансны дугаарыг IBAN-тайгаар оруулна. За банкны дугаар оруулдаг нь ямар ч төв гэхээр мэдээж бид нэр өөрсдөө болон хүүхдэд урамшуулахын тулд барьцааны мөнгө байршуулад тэгээд даалгавар болон тоглоомоо гүйцэтгээд явж байхдаа дээрээ буцааж урамшуул бонус маягаар авах учраас тэр дансыг оруулж өгч байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар бид нар бүртгэл үүсгэсний дараа яг өөрсдөө тустай промо код гараад ирнэ. Тэрхүү промо кодоор хин нэг өрөөд тэр хүн маань платформын үндсэн төлбөрөөр төсөн тохиолдолд тэр төлбөрийн 25% танд өөрсдөд нь олгоно гэсэн. Тэгэхээр яг тэр буцаан олгож байгаа тэр бонус урамшууллын, хөрс урамшууллын мөнгийг бас яг энэ дансаарч оруулна гэсэн. Тэгэхээр хэрвээ өөрөө чи хин нэг өрсөн бол энэ ч промо кодыг нь хуулж аваад оруулаад өгнө гэсэн. За зүгээр насанд хүрсэн хэрэглэгчийн бүртгэл үүсгэж байгаа бол энд харагдаж байгаа би эцэг гэх бөгөөд хүүхдэд зориулж барьцаа хийх хүсэлтэй байна гэдгийг чеклэхгүйгээр үргэлжлүүлэх дарчна. Хэрвээ та эцэг гэх бөгөөд өөрийнхөө хүүхдийн үйл явцтай хэр явцтай байна, хэдэн үг цээжилж гин за мөн урамшууллын барьцаа мөнгийг цэнгэлж өгч байгаа бол энэ чи харагдаж байгаа би эцэг гэх бөгөөд хүүхдэд зориулж барьцаа хийх хүсэлтэй байна гэдгийг чеклээд тэгээд үргэлжлүүлэх дарчна. За хоёрдугаарт нь үйлчилгээний нөхцөл гэж байгаа. Энтэйгээ маш сайтар уншиж танилцах хэрэгтэй. Энд чинь ер нь бол урамшууллын идэвч нь яаж явах юм, барьцаа мөнгө гэж юу юм гэх мэтлэн бүх
мэдээллүүд байгаа. Нууцлалын бодлого бас энийг маш сайн танилцаад тэгээд үйлчлэгээний нөхцөл болон нууцлалын бодлоготой танилцаж зөвшөөрч байна гэдгийг дараад үргэлжлүүлчихнэ. За ингээд бүртгэлээ үүсгээд ороод ирсний дараа энэхүү платформыг хэрхэн уншихын гэдэг заавар нь гараад ир. Тэгээд эднийг уншаад үргэлжлүүлэхэд маш ойлгомжтой болчихно. Насан туршийн хэрэглэгчээр бүртгүүлсэн бол одоо энэ чинээсээ шууд үргэлжлүүлээ явчихна. Хүүхдийн бүртгэл хэрхэн үүсгэхийг зааж өгөөд үргэлжлүүлээд платформ дотроо хэрхэн яаж ажиллаж байгааг. За хүүхдийн бүртгэл дээр анхаарах юм бол өөрийнхөө мэдээж овог нэр, төрсөн өдөр, регистрийн дугаараа оруулчихна. Тэгээд хэрвээ 13-аас 17 насны хүүхэд байх юм бол хизээ дахиад эцэг эхийн мэдээлэл гэх мэтлэн зүйлсүүд ороод ирнэ. Хин нэг өөрсөн промо код өгсөн бол тэрийг энэ хэсэгтээ хуулаад оруулчихна. За тэгээд үргэлжлүүлэх дарчна. За хоёрдугаар хэсэг дээр болохоор түрүүн бид нэр эцэг эхийн бүртгэл үүсгэсэн шүү дээ. Тэрэн дээрээ хүүхдийн бүртгэл үүсгэж байхдаа тэр эцэг эхийнхээ бүртгэлийн үүсгэсэн имэйлийг оруулаад өгчин, утасны дугаарыг оруулаад өгчин. За энэ чинь хэрвээ хүүхэд маань тэгээ нөгөө барьцаа урамшууллаа, даалгавраа гүйцэтгэж тоглоомоо биелүүлээд үгээ цээжлээ тэр урамшууллаа өөрийнхөө дансанд авч байгаа буюу хүүхэд маань өөрөө данстай бол хүүхдийн данс дээр хүүхдийн дансыг оруулаад өгчөж болно. Хэрвээ байхгүй бол эцэг эх нь өөрийнхөө дансыг бас оруулаад өгчин. За мэдээж хэрэг дахиад үйлчилгээний нөхцөл болон гэрээний нөхцөлтөйг танилцаад чек дараад үргэлжлүүлэх дарчин. За тэгээд альч бүртгэлээр бүртгүүлсэн бай бүртгэл дуусны дараа энэ платформыг хэрхэн ашиглахын, яаж уншихын, хаана юу байгаа вэ гэдэг товч зааврууд ингээд гараад ирэх юм. Pronunciation. Эднэрийгээ сайтар уншиж танилцаад үргэлжлүүлэх дараахуудыг дараад явчихна гэсэн үг. За сая хүүхдийн бүртгэлээ үүсгээд тэрэн дээр эцэг эхийн бүртгэл үүсгэсэн хаягийн мэйл хаяг бүртгүүлсэнтэй. Тэнгүүд одоо эцэг эхийнхээ бүртгүүлсэн хаягаар ороод settings хэсэг рүү ороод харах юм бол өөрөх чинь хүүхэдтэй хэдэн өвдөө явж байгаа гэдгийг энэ чинь харагдаад эхэлнэ гэсэн үг. Одоо жишээлх юм бол энэ чинь 2 хуудас уншсан байна, цаашаа 57 хуудас үлдсэн байна те. Эхний 1-р бүлгийн гэх мэтчлэн зүйлсүүд харагдаж байна гэсэн үг. За ингээд альч бүртгэлээр бүртгүүлээд үүсгээд ороод ирсэн эхний бүлэг маань мөнгөө байгаа. За урамшууллын барьцаа мөнгө болон нийт бүх мангага бүтэн төлбөрийн үндсэн суурь төлбөрийг төлөхийн тулд энд харагдаж байгаа. Энд чи дараад өгч байна. За тэнгууд энэ чи барьцаа хийх гэсэн хэсэг байгаа. Ийшээ дарах юм бол за одоо эцэг эхийн хаягаас орж байгаа учраас энэ чи хүүхдийн хаягийг сонгоно гэдэг. Түрүүн бол одоо яг энэ Батулбат гэдэг хүүхдийн бүртгэлийг үүсгэсэн байгаа. Энэ дээр суурь төлбөр төлөх юм уу эсвэл бие төвшин буюу те суурь төлбөрөөс гадна нэмэлт 250,000 төгрөг барьцаа урамшуул 250,000 төгрөгийн урамшууллын барьцаа байршуулах уу гэдэг сонголтоо хийгээд за одоо жишээ нь 250,000 төгрөгийн барьцаа урамшуулъя гэх юм бол суурь хураамжтайгаа нийлээд 400,000 төгрөг болж байна. Мөнгөд энд харагдаж байгаа дансны дугаард яг энэ гүйлгээний утгыг заавал хийнэ гэсэн. За тэгээ бид хэдүүлээ утаснаас тэ яг энэ 400,000 төгрөгийг энд харагдаж байгаа данс руу энэ гүйлгээний утгатайгаар өгчнө гэсэн. Тэгээд дуусныг дарчин тодорхой хугацааны дараа хэд төвчөнд нь урамшууллын мөнгө барьчихна гэсэн. Насан туршийн хэрэглэгчтэй хувьд бол бас яг адилхан.